Есүсийг мэдэхгүй хүмүүсийн хэлэх дуртай үхэхээс өмнө ууж идэж цэнгэн наргина гэсэн үг үнэн болно. Харин та нар энэ үгэнд бүүм эхлүүл. Муутай нөхөрлөвл могоон хор гэдэг үг үнэн. Иймээс та нар согтуу хүнийх мэт мунхаг бодлоо орхиж гим хийхэ бол. ертөнцийн эзний тухай сайн ойлгоогүй зарим нэг чинь нас барсан хүн дахин амь орохгүй гэж үзэн дур зоргоороо аашилдаг. Тийм хүмүүс энэ байдлаасаа ичиж буруу замаасаа буцахыг би хүсэж байна. Есүст итгэж нас барсан хүмүүсийг ертөнцийн эзэн дахин хэрхэн амь оруулж мөнхийн амьдрал өгөх вэ? Тийм хүмүүс ямар байдалтай болох вэ гэж зарим хүн надаас асуудаг. Ийм тэнэг асуулт тавьсан хүн юу ч ойлгодгүй нь илэрхий. Байгаль дэлхийн байдлыг хараад эрх зүйн бодсон хүн ертөнцийн эзний ажлыг ойлгож чадна. Тийм асуулт тавьсан хүн эхлээд үр тарж үзвэл ургамал ургахын тулд тэр үр үхэхээс өөр аргагүй болохыг харна. Та нар улаан буудай болон өөр ямар ч ургамлыг тарихдаа эхлээд бяцхан хуурай үр суулгадаг. Гэтэл дараа нь тэр үрнээс огт өөр байдалтай ертөнцийн эзний тогтоож өгсөн тусгай хэлбэр дүрс бүхий ургамал бий болно. ертөнцийн эзэн альва юмыг тусгайлан өөрийн гэсэн хэлбэр дүрстэйгээр тогтоожээ. Иймээс амьд юм бүхэн өвөр мөц хэлбэртэй. Үүнд хүн ба амьтад тус тусын өвөр мөц байдалтай бөгөөд шувуу загасны хэлбэр дүрсч дотроо олон янз байдаг. Бас сансрын эрхсийн хэлбэр дүрс гэрлэгээ дэлхийхээс өөр. Тухайлбал нар сар одод хоорондоо адилгүй бөгөөд одод хүртэл бие биесээ өөр хэлбэр дүрс гэрлэгээ бүх юм. Тийм учраас Есүст итгэж нас барсан хүмүүсийг ертөнцийн эзэн дахин амьлуулж мөнхийн амьдрал өгтөө урдынхаас огт өөр байдалтай болгож чадна. Энэ нь тарьсан үр мэт. Хүний бие өгсний дараа муудаж өмхөрхөөс өөр аргагүй. Гэтэл ертөнцийн эзэн түүнийг л дахин амьлуулж ёр бусын мөнхийн амьдрал өгнө. Өгсөн хүний бие харахад эвгүй бөгөөд ямар ч арчаа байхгүй болдог. Харин ертөнцийн эзэн хүнийг дахин амьлуулахад хүн урд өмнөхөөс огт өөр жавхлантай, сайхан, хүч чадал дүүрэн болно. Хүний бие одоо зөвхөн махан бодиос бүтдэг бол ертөнцийн эзэн дахин амь оруулахад ёр бусын амьдралд тохирох байдалтай болно. Бие мах бодтой гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүний адилаар ёр бусын амьдрал бас бодтой юм уу? ертөнцийн эзэн дэлхийн анхны хүн Адамыг бүтээв гэж түүний сургаалд бичсэн байдаг. Дэлхийн анхны хүн Адам ертөнцийн эзний үгийг дагалгүй гэм хийсэн. Гэвч түүний илгээсэн ёр бусын амьтаа Есүс Христ хожим нь дэлхийд ирж өөртөө итгэсэн хүмүүсийн гмийг амиараа цагаатгаж ёр бусын мөнхийн амьдралыг өгөв. Харин тэр хүмүүс анхнаасаа мөнхийн амьдралтай байгаагүй. Зөвхөн хүний л ам биетэй байсан. Гэтэл ёр бусын амьдралтай Есүс Христ ирэхэд түүнд итгэсэн бүхэн бас ёр бусын мөнхийн амьдралыг авч чадав. Дэлхийн анхны хүн Адам үнэхээр бие хүн байсан бөгөөд Есүс Христ бол ертөнцийн эзний илгээсэн ёр бусын амьдралтай хүн байсан юм. Дэлхийн бүх хүн Адамтай адил зөвхөн бие хүн бөгөөд зөвхөн Есүстэй нэгдсэн цагт л бид түүн шиг мөнхийн амьдралтай болж чадна. Дөхтөө та нар нэгэн чухал юмыг ойлгоцгоо. Хүний амархан мууддаг бие цогцос ёр бусын мөнхийн амьтаа байж чадахгүй учраас ёр бусын мөнхийн унсад хүн тэр чигээрээ орохгүй нь илэрхий. Та бүхэнд ертөнцийн эзний хэлсэн нууцыг дамжуулъя. Дэлхий сүнэж Есүс Христ дахин нааш ирэхээс өмнө түүнд итгэсэн олон хүн аль хэдийн нас барсан байх нь зайлшгүй. Гэвч түүнийг ирэхэд энэ дэлхий сүнхийн дохио болсон бүрээ дуугарч Есүст итгэгч амьд өгсөн бүх хүн ертөнцийн эзний хүчээр нүд ирмэхийн зуур ёр бусын мөнхийн амьдралд орно. Тийш орохын тулд хүмүүс өтөлж өгөхтэй хялбархан бие махбодтой байх ёсгүй. Хожим их эзэн хүний биеийг өөрчилж үхлийг ялан дийлнэ. Хортмогойн хатгалт мэт ирдэг үхэл хожим хүнийг дийлж чадахгүй болно гэсэн үг ертөнцийн эзний сургаалд бий. Иймээс Есүст итгэгчид хялбархан үхэж муудах бие махбодынхоо оронд ёр бусын мөнхийн амьдралтай болж энэ үгс биелэгдэх нь зайлшгүй. Хүн төрлөختөн ертөнцийн эзний үгийг дагалгүй түүний хуулийг зөрчсөөр яваад нас бардаг. Харин ертөнцийн эзэн их эзэн Есүс Христийг маань явуулж бидний гмийг түүний хүчээр цагаатгаж мөнхийн зовлонгоос аварлаа. Тэгээд ёр бусын мөнхийн амьдрал өгч бидний бие үхлийг ялан дийлэх болно. Бид үүний төлөө ертөнцийн эзэнд ямагт талархлаа илэрхийлдэг. Хайрт нөхд минь ээ.
Ийм учраас та нар Есүсийн хэзний өгсөн үүргийг биелүүлэх нь хэр зэрэг чухал болохыг ойлгож, даалгасан бүхнийг нь ёсоор нь гүйцэтгэв. ертөнцийн эзний үгийг бат дагаж, альва буруу юмыг хийхээс татгалзаж бай.